Өөр 16 жил ажиллаж байна. Одоо энэ тэнд ажиллаад одоо энд 16 жил ажиллаж байна. Нилээ удаа ажиллаж байгаа юм. Удаа ажиллаж байгаа. Ярм өсгсүүлээд ингээд 20 удаад 16 жил ажиллаж байна. Энэ өөрөө нэг ховийн нэг юм жижигхэн байгуулаад энэ манай гашивч манай найз гашив. Тэр төрөөслөө тэгэл садны хэдэн зас өгчтэй. Тэгэл одоо энэ чинь зам ягаад нэг гайгүйс одоо зам нэгдээд аваа гайгүй болж шин. Тэгээд түрээсийн мөнгө та одоо хэдэн төгрөг төлдөг? Юу ч одоо би чинь гэрлийн мөнгө зөнгө юм утгаа нийлээл. Одоо энэ газраа алуун өгн юунд өгн хогны татвар мотор бүгд энэ алуун татвар мотор тогно мохтойгоо нийлээл нэг 120 сард. Тэгээд энэ газрын татвартайгаа нийлээл 140 50 эдэг л өгөн да. Тэгээд үлдсэн мөнгө бол гэрлийнхаа юунда зарцуулаад тэгэл. Одоо энэ та тэгээд ганцаараа ажиллаж бас хүмүүс ажиллуулах уу? Ажиллуулнаа манай хүү байгаа бас нэг манай авган дүү байгаа. Хаяа завсараа нүүрс зарчсан юм да. Тэгээд хэмэрхүүл ажиллагдсан. Үндсэндээ 2 хүн давхар ажиллуулаад цайлаа болоод. Цайлаа болгол. Хэдэн төгрөг өгөх вэ? Тэгэл орлогоныхын тэгээд хийсний өдөр хийснийхэн тэгэл 20-30%-аар альзыг орлон тэрийг яриалал. Бага бол багалгал. Гайгүй бол гайгүй л ахна л да. Одоо яг өдөрт ингээ машин засуулаад дугуйдсар ингээ ажиллах яг хичнээн төгрөг яг өдөрт ингээ олж ийн яг багаар атах. Гайгүй дээ янз янз шүү дээ. Тэгэл юу шүү дээ одоо эн чин зам нэгдээд одоо эд хавар намар хоёрт л гайгүй идэв шүү дээ. Ихэнх нь өвлийнхэн дугуй тавиад яаштай зэрэг юу шүү дээ. Өвлийнхэн дугуй тавиад эхлээд дуусчтаа зэрэг чи багс шүү дээ. Цас ороо тэр нөгөө газар нь хөлдөл хамаг момхон дарагдаад ирэхээр дугуйнах юм ачдаг. Яг зүгээр сууж яхаар нэг одоо энэ төслийн нүүрс явдаг тэрүүнтэй гэрээ хийгээд төслийн нүүрс зараал. Төслийн нүүрсээ нэг шуудаг нэг 250 төгрөгөөр бодоол. Тэгээ нэг гайгүй 100 шуудаг нүүрс зарахад нэг 25,000 төгрөг. Ер нь муу шүү дээ. Тэгээ одоо зүгээр сууж чаар яах. Өдрийнхөө хоол мөнгөийг олоо сууж уул тий. Тэгээ манайх чинь тэгээ нэг иймэрхүү нэг ганц байна тээ. Энэ чинь тэгээд ерөөсөө им тарианы мөнгө өсгсүүлэл хэцүү шүү дээ. Энэ чинь эмчилгээний зардал бол 40 сая төгрөг гэсэн шүү дээ. Гадаад руу аваа яваад эмчилүүлэх гэсэн чинь тэгээд одоо яах. Хараа ажиж энэ чинь тэгээд юу алтай нэс. Хийс бастан халаад үлсэлтээр юм дээс. Өөрөө ч тэгээд одоо чавтагаар гүрийгээл. Хүүхдийн хувьд анх юм саажилттай хөгжлийн бэрхшээлтэй түрүү яав. Анх үгүй гайгүй байсан уг нь. Тэгээд сүв байсан. Хоёрдугаар төрсөн шүү дээ. Тэгвэл танаа хүүхдтэй юу яах хүн болохгүй шүү. Тэгээд хил 500 г гараад дутуу. Тэгээд экваторт чинь 2 сар болсон. Тэгээ гарч ирээл тэгэл нэмлэгээр яваад яасан чил уг нь төрөлхийн юм ясны одоо юм хөгжил муутай хөөхтэй энэ төр тэгээд одоо явсаар хүн болохгүй хүн дарангуун 4 хүрчлээ тэгээд там болсон бол ирүүл бас чадахгүй энэ ийд жоо ярьж хөрхөл янзтай ирсэн юу ярьж байгаа чи үнцмэрлэн цэргийн газар байсан би 12 жил цэргийн газар би Батланхын нараалунд байсан шүү дээ тэгэхээр халагдаад сүүл рүү яагаад хөдөө гараад хөдөө нөгөө зах зээл болоод молон тараагаад дууссан. Тэгэл зуудан дүлцсний дуусгаал тэгэл орчихсон тий. Энд өөр одоо ингээд ажил хийхээр юу нэ ажил олдохгүй байна уу? Олдохын тэгээ нацаачих юм шүү дээ. Тэгээ манай чинь бөхшингээд авахгүй юм байна. Тэгээ одоо нэг юм сураад мэлтэй болцсон одоо харилцагчтай болцсон. Тэгээд энийг л хизээ чадлаа хөрөхгүй тэгээ зогсон тэр болтлоо үзэндээ л гэж бодсон. Энэ дугуй царахын бол хүүдээ тэгээд ер нь зааж сургаал ер нь манай өвч чинь харуугаас л 3 дугаар ангиасаа ихсүүлээ тэгэл надтай ажилласаар байгаа л да. Одоо тэгээ биеийн дагаад өөрөө би стэйшгээ яваад яач тийм үү юм хөвж явчихаа хайчаа явчихаа өөрөө дуурай. Орлого ер нь яг ингээд амьдралд яг ингээд ам бол юм хэр хүлцээд байна. Уг нь гайгүй байсан юм уу одоо тэгэл одоо яах тэгэл хүүхдээ хэмжлүүлэх юм тариаг нөгөө өдөр чим хаамарсан
Сард чинь 2 хамбарс гээл чинь сард чинь 60 хамбарс гэдэг чинь тэгээд явж гэх шүү дээ. 60 хамбарс чинь 80 мянган цас баг 100 мянган цас. Тэгээд энэндээ зарцуулаад илүү зөвхөн хоол ундандаа тэгээд нөгөө гэрэл төхөн түрээсийнхаа мөнгөийг өгөөл тэгээд болоо л гэж юм таа. Зуны цаг тамаг дээр очт юм уу өвөл багсаа явчихдээ. Тэгээд өвөл яах вэ тэгээд энэ төнөгөөр яваа тэгээд нүүрс моцод зараад хүн амтас бөөнд ч ойлгоцаага нөгөөтгөө ашигаараа яагаал. Гальч удирдал ер нь боломжоор ажиллая гэдэг. Тий. Үүнүүд бол гайгүй шиг нэг юутай бол нэг өөрөнгөсөн гашаатай энийг хөөгдөг эмчлэлчүүл тэгэл боломжтой болох гэдэг. Тэгэл болохыг л бодонтэй үрийгээл байгаа юм да. Зорилготой л амьд хүүхдээ нэг босгоод эрүүл сараад болгочихсон гэсэн зорилго бол их байдаг юм. Энэ нөхрийг л босгоод нэг хөл дээр нь босгочвол тэгэл өөднөх надад хорогдох юм алах гэсэн. Нэг хүн болсны юунд боллоо тэгэл их ч хоёр нөгөөр тэгэл аваа явчихвал. Энэний нэг чигт нь байж байгаа ингээд би нэг нүдэнчих юм бол их ч хоёртаа нэг гай болох юм бол амьдрал гэж бодоод тэгээ санаа зовлох хурцлаа юм байна. Тэгэхээр бид Ганбаатархтай хэсэг зур ярилцлаа. Ганбаатархын дунд өнөхөө дугуйд сарын онцлогдод 16 жил гаруй жил болж байгаа. Өөр ажил хөдөлмөр эрхлэхээр насцаас учраас авах боломжгүй байдаг учраас одоо энэхүү дугуйд сараар 16 жил ажилласан гэдгийг хэлж байгаа юм. Түүний гол өсөлт мөрөөдөл тэмүүлэн болохоор баг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эрүүл саруул болохын тулд одоо ингэж ажлыг голохгүй ямар ч ажлыг одоо боломжоор одоо хийхийг зорж ажилладаг гэдгийг хэлж байгаа маа.